За өнөөдөр нийслэлийн засаг дарга 2020 оны үндсэн чиглэлээ өргөн барьлаа. Нийслэлийн иргэдийн хуралд. За энэ үндсэн чиглэлийн бодлогын баримтчгийг бид нэр эх 10 дугаар сарын чуулганаар хэлцэх учиртай. За үндсэн чиглэлийн зорилго одоо юу байх ёстой гэвэл хувийн хвшлийн оролцоог хотын одоо хөгжлийн асуудал руу яаж татаж оролцуулах вэ гэсэн нэг ийм том бодлогын агуулга байх учиртай. Хоёрдугаар бусад одоо бодлогын баримтчгүүдтэй хэрхэн уялдж байгаа гэдэг талаас нь илүү харах ёстой. Дээрээс нь хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн өр өгөөжийг бид нэр илүү одоо төлөхөө ашигтай өгөөжтэй байх талаас нь бодолцсон ийм одоо агуулгын хүрээнд энэ үндсэн чиглэлийн гол агуулгуудад бодлогын баримтчгүүд явах ёстой гэж ингэж харж байна. За нийгмийн эрүүл мэндийн чиглэлийн төлөө, иргэдийн аюулгүй байдлын төлөө, иргэдийн амьдрах орчин нөхцөлийг сайжруулахын төлөө, за зам харгуй дэд үтцийг одоо илүү нэвтрэх чадруудыг сайжруулахын төлөө ч гэдэг юм уу олон одоо асуудлууд бол үндсэн чиглэлд бол одоо мэдээж тусгагдсан яригдана. Гэхдээ том агуулгынхаа хүрээнд бол хувийн хвшлийн оролцоогүйгээр Улаанбаатар хот цаашдаа хөгжлийн тухай бас ярих боломжгүй юм байна. Тийм учраас хувийн хвшлийнхэнтэй илүү одоо сайн найз нөхөд болж, сайн түнш болж тэ харилцан өгөөжтэй, харилцан эдийн засгийн ашигтай тэгээд ийм хамтын ажиллагааг ер нь бол одоо дараагийн жилүүдийн бодлогын баримтчгүүдэд илүү төлөхөд тусгаж өгөх ёстой гэсэн ийм санааг би одоо бас сая хэллээ. За мэдээж хөрөнгө оруулалтын ажлын эдийн засгийн өр өгөөжийг ер нь бол ярьдаг. Гэхдээ бид дэндүү тийм бас сул яриад иж магадгүй эх жилээс эхлээд илүү одоо нарийн илүү хүчтэй одоо энэ өгөөжийн асуудыг одоо дурдах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын ажил заавал өгөөжтэй байх хэрэгтэй байхгүй. Ямар ч бизнесмен хүн нэг төгрөг зарлагчаад түүнийгээ төгрөг хормонгуулах гэж зүтгэдэг үстэй. Түүнтэй нэг адил Улаанбаатар хотын хөрөнгө оруулалтын ажил зарцуулж байгаа нэг төгрөг болгон ямар нэгэн байдлаар эдийн засгийн өгөөжтэй байх хэрэгтэй. Нөгөө талдаа Улаанбаатар хотын урсгал зардал гэж их том зардал байгаа. Нийт төсвийн маань одоо 70 гаруй хувийг эзэлдэг. Энэ урсгал зардлын эдийн засгийн өр өгөөжийг одоо ер нь бол бас ярих цаг нь болж байгаа. Ийм юм агуулгын хүрээнд үндсэн чиглэлээ илүү ярина. За ер нь бол 2040 он хүртэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бид нэг яг одоо ярилцж байгаа. За энэ агуулгын үндсэн гол суурь одоо болсон бодлогын чиглэлүүдийг энэ 20 оны үндсэн чиглэлд нь тусгасан байх ёстой гэсэн ийм зарчмын зүйлүүдийг бид харж байгаа.